Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт одоо Израилийн зүгээс Иранд агаарын цохилт үзүүлсэн. За ингээ энэ цохилтоос хойш одоо хоёр тал харилцсан бие биедээ цохилт үзүүлсээр өнөөдрийг бол хүрч байна. За энэ талаарх одоо энэ зөрчилдөөний талаарх эргэн тойрондох мэдээллийг бол таймынхаа төгсгөлд хүргэх болно. За харин өнгөрсөн 7 хоногийн одоо амралтын өдрүүдээс хойшоогоо өнөөдрийг хүртэл юу болсон гэдгийг одоо танилцуулъя. За өнгөрсөн амралтын өдрүүдээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдрийн одоо баяр, за мөн тус баяртаа давхцуулан одоо зохион байгуулагдсан Америкийн нэгдсэн улсын армийн 250 жилийн ой зориулсан одоо цэргийн парад. За мөн түүнчлэн одоо Трампыг эсэргүүцсэн No Kings хэмээх иргэдийн одоо жагсаал тус улсад бол одоо олон хотуудад зэрэг давхцсан зохион байгуулагдлаа. За тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хэрэгжүүлж байгаа хууль бус цагаачдыг олноор нь баривчилж албатан гаргах ажиллагаа болон Лос Анжелес хотод үүссэн үмээ самны улмаас үндэсний гвард Тэнгисийн явган цэргийг олон мянган дайчилж энгийн иргэдийн эсрэг үлдэж байгаа хүчирхийллийг одоо эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк, Денвер, Чикаго, Сан Антонио, Остин, Сиэтл, Индианаполис, Сент Луис, Райли, Лос Анжелес зэрэг одоо тус улсын томоохон хотуудын төв талбайд зохион байгуулагдлаа. За авторитар дэглэмийг эсэргүүцэж ардчлал хүний эрх, цагаачдын эрхийг хамгаалахын төлөө зохиогдсон No Kings буюу хаад үгүй хэмээх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс улс орон даяар явагдсан тус арга хэмжээнд одоо олон сая хүн оролцсон хэмээн мэдэгдсэн байна. За Трампын хувьд Лос Анжелест үүссэн үмээ самныг зохицуулахын тулд үндэсний гвардын 4,000 Тэнгисийн явган цэргийн 700 албан хаагчдыг тус хотод илгээхийг тушаалсан бөгөөд за Лос Анжелес хотод бол өнөөгийн байдлаар 1000 орчим цэрэг дайжлагдан идэвхтэй ажиллаж байгаа гэсэн юм тоо байгаа. За Трампын тушаалаар энэхүү цэрэг дайжлагад 134 сая $1 одоо татвар төлөгчдийн мөнгнөөс бол зарцуулсан талаар Пентагоны зүгээс мэдэгдсэн юм аа. За тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдөр. За Америкийн нэгдсэн улсын айрам үүсгэн байгуулагдсан 250 жилийн ойд авахцаж нийслэл Вашингтон хотноо цэргийн жагсаал парад зохион байгуулагдсан. Америкийн нэгдсэн улсын армийн 250 жилийн ой зориулсан цэргийн парад Вашингтон хотын үндсэн хуулийн өргөн чөлөөгөөр явж өнгөрсөн бөгөөд парадад 6000 гаруй цэргийн албан хаагч, 150 байлдааны машин техник, агаарын зэвсэг түвшний үзүүлбэрүүд, за цэргийн дуу бужиг, цэргийн хамтлагийн одоо үзүүлбэр, за жагсаалын дараах урлагийн тоглолт, салютын шоу үзүүлбэр гэдэг одоо томоохон хэмжээнд бол энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. Америкийн нэгдсэн улсын армийн 250 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төсөв зардал ойролцоогоор 45 сая $, байсан гэж Америкийн хэвлэлүүд бол мэдээлсэн ба. За Америкт бол цэргийн парад, за энэ цэргийнхаа хүч чадлыг харуулсан ийм арга хэмжээ зохиох нь бол ховор байдаг. За яалтчгүй одоо 250 жилийн ой гэдэг утгаар нь мөн Трампын 79 насны төрсөн өдөртөө ингээ зэрэгцүүлж бол зохион байгууллаа. За хамгийн сүүлд Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод 1991 онд Персийн булангийн дайны ялалтыг тэмдэглэх хүрээнд томоохон хэмжээний цэргийн парадыг үүний өмнө бол зохион байгуулж байсан төвхтэй юм аа. За таамаг хөлж байна. Дараагийн онцлог үйл явдал бол энэ 7 хоногийн даваа мягмар гаригуудад зохион байгуулагдсан эхтологийн дээд хэмжээний чуулга уулзалтыг бид онцолж байна. За тэгэхээр 2025 оны эхтологийн бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт Канадын Альберта мужийн байгалийн одоо үзэсгэлэнт зохицуулбар газар болох Кананаскист зохион байгуулагдсан юм. За энэ жилийн эхтологийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалт бүлгийн гишүүн Канада, Америк, Их Британи, Герман, Итали, Франц, Япон улсын төр засгийн тэргүүнээс гадна Европын холбоо, Бразил, Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэг, Индонез, Украин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсууд бол төлөөлөгчтэй илгээн оролцлоо. За зохион байгуулагч Канада улсын ерөнхий сайд Марк Карнигийн одоо онцгой эрхийн дагуу урилга илгээсэн дээрх орнуудаас зөвхөн Арабын нэгдсэн Эмират улсаас улс бол ирж оролцоогүй, бусдын зөвшөөрөн ирж оролцсон юм аа. За 2 өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан эхтологийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр үндсэн чуулганаас гадна хажуугийн 2 болон олон талт уулзалтууд, за мөн сайдрын төвчний уулзалтууд бол давхар зохион байгуулагдлаа. За эхний өдрийн чуулганы үндсэн сэдэв бол олон улсын эдийн засгийн хэтийн төлөв гэсэн одоо асуудал байсан бол, за мөн эдийн засгийн өсөлт, аюулгүй байдал, даван туулах чадвар зэрэг асуудлаар хажуугийн уралдаанууд давхар одоо явагдсан юм.
За мөн одоо энэ удаагийн чуулганы үеэр Украины дайн Газын зурвасын хямрал болон сүүл Израиль Ираны хооронд үүсэж байгаа нөхцөл байдал зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг бол давхар хэлэлцлээ. За хоёр дахь өдөр ялангуяа Украин улс одоо дайны асуудлаар ажлын хурлыг бол зохион байгуулсан юм. За энэ үеэр бол мэдээж Украины ерөнхийлөгч Зеленский тус улсад үзүүлэх одоо бусад улсуудын дэмжлэг тусалцааны асуудлыг бол одоо голчлон ярилцсан байгаа. За 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан технологийн дэд хэмжээний чуулга уулзалтад 2000 орчим зочин төлөөлөгчид ирж оролцсон. За мөн уг үйл явдлыг дэлхийд дахин дамжуулан одоо сурвалжлахаар 1400 гаруй сэтгүүл сурвалжлагч нар Канадын Кананаскс тосхонд олжуулсан юм а. Цугдарсан юм а. За ингээд энэхүү чуулганы төгсгөл технологийн бүлгийн удирдагчид ойрох донод дахь хурцдмал байдлыг намжааж Газын зурваст гал зогсоохыг уриалсан хамтарсан мэдэгдлийг бол гаргасан. За дээрх мэдэгдэлд их гүнүүдийн зүгээс тухайн бүс нутаг дахь инх тайван доктортой байдлын төлөө тууштай байгаа гэдгийг мэдгэдгийн сацуу мөн Израиль улсад өөрийгөө хамгаалах эрх нь байгаа гэдгийг бол дурдсан байна. Ийхүү хэдийгээр Израиль Ираны хооронд буюу одоо ойрох донодод үүсэж байгаа энэхүү хурцдмал байдлыг намжаахыг уриалсан ч Израиль Ираны хооронд гал зогсоохыг уриалаагүй юм. За технологийн дээрх хамтарсан мэдэгдэлд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан. За тэрээр яг энэхүү хурцдмал нөхцөл байдлын улмаас чуулга уулзалтын эхний өдөр чуулга уулзалтыг бол орхин нутаг бутсан байгаа. За энэ талаар одоо Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг одоо Израиль Ираны хооронд гал зогсоох асуудлаар нутаг бутсан гэж мэдээлсэн. Гэвч Трамп одоо үүнийг нь бол үгүйсгэсэн байгаа. Тэрээр онгоцон дотор хийсэн мэдэгдэлтэй мэдээж бол одоо энэ Израиль Ираны энэ ойлгомжтой томоохон асуудал шалтгааны улмаас бол буцаж байгаа гэдгийг мэдгдсэн ч би гал зогсоох асуудлаар бол буцаагүй гэдгийг тэрээр давхар онцолсон юм а. За Трамп өмнө нь 2018 онд Умар солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар мөн Канадын Квебек мужид зохиогдсон технологийн чуулга уулзалтыг орхин явж байсан. Энэ удаагаа инхүү хоёр дахь удаага технологийн чуулганыг бол орхин яваад байгаа юм а. За тэрээр мягмар гарагт тавлагдсан байсан Украины ерөнхийлөгч Зеленский болон Мексик ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нартай хийх нүүр тулсан уулзалтанд инхүү оролцоогүй юм а. За ингээд Израиль Иран улсууд одоо харилцан агаарын цохилт үзүүлсэн 5 дахь өдөр бол инхүү технологийн чуулга уулзалтыг бол орхин дуусгалгүй орхин явсан байгаа. За тэрээр энэ үеэрээ Ираны нийслэл Тегеран хотын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг бол уриалсан. За тэрээр Израиль Иранд үзүүлж байгаа цохилтод Америк нэгдсэн улс нэгдэж болзошгүй гэх таамгийг одоо төрүүлсэн. За өнөөдрийг хүртэл бол одоо яг энэ зөрчилдөөнд бол Америк нэгдсэн улс оролцсон гэдгийг бол хараахан мэдэгдээгүй байсаар байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ямар гарагт нутаг буцаж ирсэн даруйдаа бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан байгаа. За мөн тэрээр нийгмийн сүлжээгээр дамжуулан нэлээд хурц нийтлэлүүдийг бол бичсэн. За тэрээр Америк нэгдсэн улс Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг яг хаана одоо нуугдаж байрлаж байгааг бол мэдэж байгаа. За түүнийг одоохондоо бол хөнөөхийг хүсэхгүй байна хэмээн бол мэдгдсэн. За Иран улсыг энэ тулаанд болзолгүйгээр бууж өгөхийг Трамп бол уриалсан юм а. За мөн дээрээс нь Америкийн одоо Axios зэрэг мэдээллийн сайтуудаар Трампыг Ираны цөмийн байгууламжуудад ялангуяа Фордо хотын ойролцоо газар доорх 80 метрийн гүнд байрлах уран баяжуулах зохицолборт цохилт өгөх асуудлыг бол одоо бодолцож үзэж байгаа талаар бол албаны их сурвалжуудыг иш татаа мэдээлсэн. За Америкийн нэгдсэн улсад иймэрхүү газрын гүн цохилт үзүүлэх чадaltaй бункер бастер хэмээх бөмбөг бол байдаг. За Трамп Ирантай цөмийн гэрээ байгуулахын тулд уг бөмбөгийг ашиглаж магадгүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд бол бичсэн юм а. За ингээд мягмар гарагт таагдсан одоо технологийн дэд түвшний чуулга уулзалтын хувьд бол Трампыг явсны дараа Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесент түүнийг орлон Америк нэгдсэн улсыг төлөөлж бол чуулганд оролцсон байгаа. За технологийн удирдагчид чуулганы 2 дахь өдөр Оросын эсрэг тулалж байгаа Украин улсад үзүүлэх дэмжлэг тусалцаагаар өргөжлүүлэхээ бол ахин мэдэгдсэн. Хэдийгээр олон улсын анхаарал ойрох дорнодод үүсэж байгаа нөхцөл байдал чиглээд байгаа ч Украинд хандуулж байгаа бидний анхаарал хүчтэй хэвээрээ байх болно хэмээн Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдсэн юм а. Чуулга уулзалтыг зохион байгуулагч Канадын ерөнхий сайд Марк Карни Украины ерөнхийлөгчийг хүлээн авч уулзсан. Тэрээр Киевт 2 тэрбум Канад доллар буюу 1.4 тэрбум доллартай тэнцэх одоо дрон нисдэг зэрэг зэвсгийн тусламжийг үзүүлэхээр болсноо зарласан. За үүнээс гадна Марк Карни дайнд нэрвэгдсэн Украины дэд бүтцийг сэргээхэд дахин 2.3 тэрбум Канад долларын зээл олгохоор болж мөн Их Британи улстай хамтран Оросын сүүдрийн ачааны усан онгоцуудын эсрэг хориг арга хэмжээгээ чангадах нь гэдгээ бол зарлан мэдгдсэн. За Их Британи ерөнхий сайд Кир Стармер мөн энэ 7 хоногт одоо Оросын албаны улсын эсрэг эдийн засгийн дарамжхалтаа одоо нэмэгдүүлэх
ийм хариу одоо хориг арга хэмжээг бол давхар зарласан байна. За энэ удаагийн технологийн дэд түвшний чуулга уулзалтын 2 дахь өдөр бол Украин улсын одоо ажлын хурал байсан ч тийм ч одоо дөрвтэй үр дүнд хүрээгүй ийм хурал болж ер нь Украин улсын хувьд бол нэлээ ийм үр дүнгүй ач холбогдолгүй юм чуулган болсон. Ер нь үндсэндээ бас энэ технологийн энэ 7 хоногт болсон чуулга уулзалт бол ямар нэгэн тодорхой үр дүнгүй ийм чуулга уулзалт боллоо гэж бол ажиглагчд хэлсэн байгаа. За энэ удаагийн технологийн дэд түвшний чуулга уулзалтаас ямар нэгэн баримт бичиг гаргахгүй гэдгийг арга хэмжээний өмнө нь зохион байгуулагч Канада улсын зүгээс мэдгдсэн юм аа. За та мөргөлжилж байгаа дараагийн онцлог үйл явдал бол Оросын албаны улсын 2 дахь томот болох Санкт-Петербург хотноо энэ 7 хоногт нэгдсэн Санкт-Петербургийн эдийн засгийн олон улсын форум байгаа. За 5 гарагт Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нэгдсэн. За энэ жил бол энэ хүү чуулган 4 хоног бол үргэлжлэн зохион байгуулагдана. За 2025 оны Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нийтлэг үнэт зүйлс олон төлөлт дэлхийн ертөнцийн хөгжлийн үндэс гэсэн ийм үндсэн сэдвийн хүрээнд бол зохион байгуулагдж байгаа. За ингээд оролцогчид олон улсын шинжтэй асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга замыг хайж хэлэлцэнэ гэсэн одоо ийм мэдээлэл зохион байгуулагчдын зүгээс нь өгсөн юм аа. За тодруулах юм бол олон улсын эдийн засаг ноцтой сорилттой тулгарч байгаа энэ үед зохиогдож байгаа 2025 оны форум дижиталчлалыг түргэх эрэлт хэрэгцээнээс эхлээд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг асуудлыг авч хэлэлцэх эндэр болох төдийгүй дэлхийн эдийн засгийг шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бодиттой, тодорхой шийдлүүдийг боловсруулах платформ байх болно гэж одоо зохион байгуулагчдын зүгээс онцлсан юм аа. За энэ жилийн форум дэлхийн 140 гаруй улс орн бүс нутгийн 21 мянга гаруй зочид төлөөлөгч мөн олон улсын байгууллагын төлөөлөл ирж оролцож байгааг Оросын албаны улсын ерөнхийлөгчийн зөвлөх Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков мэдээлсэн. Түүнчлэн энэ удаагийн форумд олон төрлийн одоо форматаар зохион байгуулагдах хажуугийн 150 гаруй арга хэмжээ багтаж байгаа бөгөөд Оросын албаны улс, Хятад, Америк нэгдсэн улс, Турк, Вьетнам, Энэтхэг, Иран, Арабын нэгдсэн Эмират улс, Африк, Төв болон Латин Америкийн орнууд, Европын холбоо, ASEAN гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн хооронд нийтдээ 6.4 их найд рублээр хэмжигдэх 1073 гэрээ хэлцээр байгуулагдах талаар мэдээлсэн юм аа. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин 20-ны өдөр зохиогдох форумын нэгдсэн чуулганд оролцож үг хэлэхээр бол болсон байна. За гэхдээ тэрээр Санкт-Петербург хотноо одоо энэхүү олон улсын эдийн засгийн форумын одоо үеэр олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын ерөнхий редактор за рыг бол хүлээн авч уулзсан тэдний асуултад бол одоо хариулсан ийм үйл ажиллагаанд бол оролцсон байгаа. За энэ үеэрээ тэрээр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй бол уулзахад бэлэн байна. За их яриа хэлцээнд Украин улсыг хэн төлөөлөх нь Оросын холбооны улсад одоо тийм ч чухал биш. Ямар нэгэн бол хамааралгүй. Гэхдээ тус улсын ерөнхийлөгчтэй хийх уулзалт нь Орос Украины хэлцээний төгсгөлийн шатанд байх болно гэдгийг бол тодтогон мэдгдсэн байна. За Кремлийн зүгээс бол энэ дан эхэлснээс хойш Зеленский хууль бус ерөнхийлөгч хэмээн цодлож түүний нэр хүндийг унахыг бол оролцоор ирсэн. За харин Украин улсын хувьд бол энэ дайны нөхцөл байдалд Украинд альва сонгуул явуулахыг бол хуулиар хоригдсан байдаг. Ингээд 2022 оны 2 дугаар сард Оросын тал Украинд түрэмгийллийн халданд давталцтай ихснээс хойш тус улсад ямар ч сонгуул явагдаагүй юм аа. За мөн түүнчлэн Украин улсын хуулийн дагуу аливаа сонгуул аюулгүй ямарваа нэгэн саад бэрхшээлгүй тэгш байдлаар явагдах ёстой байдаг ба Оросын зүгээс Украины энгийн иргэд бол иргэний дэд бүтцүүд рүү давталж байгаа өнөөгийн нөхцөлд бол сонгуул явуулна гэдэг боломжгүй зүйл гэдгийг бол одоо мөн удаа тайлбарласаар ирсэн. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн одоо энэ олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын төлөөлөлтөд уулзахдаа Оросын албаны улс дайн байлдаанд амиа алдсан 6000 гаруй цэргийн цогцыг Украинд бол хүлээлгээ өгч Украинаас байлдаанд амиа алдсан Оросын 57 цэргийн цогцыг хүлээн аваад байна. Дахин Украины 3000 цэргийн цогцыг тус улсад хүлээлгээ өгөхөд Оросын тал бэлэн гэдгийг бол мэдгдсэн байгаа. За мөн 6 дугаар сарын 22-ноос хойшоогоо одоо Оросын хэлцээ яриа хэлцээнд орцож байгаа төлөөлөгчид Украины талдаа хэлцээгээ өргөжлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг бол мөн Украины талтай харилцаа холбоогоо хадгалсан хэвээрээ байна гэдэг бол тэрээр мэдэгдсэн байна. За мөн дээрээс нь тэрээр НАТОгийн талаар мэдээлэл хийсэн. НАТОгийн гишүүн орнууд батлан хамгаалалт салбарын төсвөө нэмэгдүүлж байгаа явдал нь Оросын албаны улсын хувьд аюул занал хийлэл огтхонч биш гэж мэдэгдсэн байгаа. Тэрээр Оросын зэвсэг төчөө Украины эсрэг давталгаагаа өргөжлүүлсээр байх болно. За Украины ерөнхийлөгч Зеленский бол хууль ёсны төрийн тэргүүн
гэдгийг бол үгүйсгсэн юм зүйлийг ярьсан ба. За Путин хэлэхдээ Оросын албаны улс өөрийн зэвсэг хүчин батлан хамгаалах салбарын хүчин чадлаа зогсолтгүй нэмэгдүүлж шинжилж байдаг. Хэдийгээр НАТОгийн төсөв нэмэгдэж байгаа нь Оросд тодорхой зарим сорилтыг учруулах боловч НАТОгийн гишүүн орнууд төсөв санхүүгийн зэрэг зэвсгийн салбарт төсөв санхүүг нэмэгдүүлж байгаа зэрэг зэвсгийн салбарт бол одоо мөнгөө өрн таран хийж байгаа ийм ямар ч утгагүй зүйл юм хэлсэн байгаа. Тэрээр бид бүхий л аял занал хэлийг сөрөн зогсох болон үүнд эргэлзэх хэрэггүй гэдгийг бол мэдгдсэн байгаа. За эх 7 хоногт бол Нидерландын Гаг хотноо НАТОгийн томоохон чуулга уулзалт зохиогдно. За энэхүү чуулганы үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын дарамт шахалтаар НАТОгийн гишүүн орнууд батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалах салбартаа төсвөлдөг болох асуудлыг голлон хэлэлцэхээр болоод байгаа юм аа. За харин Киевийн зүгээс бол мөн энэ дайныг төгсгөж инхийн гэрээ байгуулахад НАТОгоос аюулгүй байдлын баталгааг эрэлхийлж байгаа билээ. За ингээд тоймын төгсгөлд Израиль Ираны хооронд болж байгаа үйл явдлуудын эргэн тойронд юу болж байгааг та бүхэндээ өргөе. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Израилийн зүгээс Иран руу одоо агарын цохилт үзүүлсэн. За ингээд үүний хариуд Иран улс бол хариу цохилт үзүүлснээр өнөөдрийг хүртэл хоёр улсын хооронд бол агарын цохилтууд, дрон, пуужигийн давталгаанууд бол үргэлжилсээр байна. За Израилийн талаас бол хичнээн хүн амьд өгдөж байгаа, шархтаж бэртэж байгаагаа бол өдөр болгон мэдээлж байгаа. Харин Ираны зүгээс бол одоо өнгөрсөн ням гарахаас хойш энэ талаарх мэдээллийг бол хийхээ болсон. Хамгийн сүүлд 242 хүн Израилийн одоо агарын цохилтод өртөж амьд өгдсөн гэж мэдээлсэн байгаа. Үүнээс хойш бол энэ талаар мэдээлэл өгөөгүй. За харин Вашингтон төвтэй одоо Human Rights хүний эрхийн байгууллагын зүгээс бол одоогийн байдлаар Иран улсад 600 орчим хүн одоо Израилийн агарын цохилтын улмаа сайн майлдаад байгаа гэсэн мэдээлэл бол өгöd байгаа юм аа. За хоёр талын хооронд үүсэт байгаа энэ нөхцөл байдал юунаас үүссэн бэ гэхээр үндсэндээ Израилийн зүгээс мөн одоо Израилийн холбоотон түнш болох Америк нэгдсэн улсын зүгээс бол Иран улс цөмийн хөтөлбөрөө одоо ингэж үргэлжлүүлсээр цөмийн зэвсэгтэй, цөмийн бөмбөгтэй болоход тун ойртож ирээд байсан учраас энэ цохилтыг үзүүлсэн гэж бол үндсэндээ мэдэгдсэн байгаа. За ингээд тус улсын одоо цөмийн хөтөлбөрүүд явагдаж байгаа, цөмийн одоо энэ уран баяжуулах байгууламжуудад цөмийн одоо бас энэ баллистик пуужин байрлаж байгаа, нөөцлж байгаа энэ газруудад бол цохилт өгч байгаа гэж бол мэдэгдэж байгаа. За эдгээр нь ч одоо бас үнний талтай байгаа. За Ишфахан, Фордов зэрэг одоо энэ цөмийн байгууламжууд, газар доорх цөмийн байгууламжуудад цохилтыг өгсөөр байгаа юм аа. За хариуд нь бол Ираны бас хариу цохилтыг бол өгсөөр байгаа. За ялангуяа Израилийн агарын давталгаанаас хамгаалах Iron Dome системийг Ираны одоо пуужин нэвтэлж чадсан гэсэн энэ үйл явдал бол нэлээд томоохон юм мэдэгдэл болсон. За үүнтэй холбоотойгоор одоо Америк нэгдсэн улсын зүгээс ойрхон дорнодох зэрэг зэвсгийн хүчээ бол төвлөрүүлэн зузаатгахсаар байгаа. За тодруулах юм бол Персийн буланд байрлаад байгаа байлдааны сөнөөгч онгоцуудыг тээвэрлэгч USS Carl Vince хөлөг онгоцтой нэмэгдээд USS Nimitz хөлөг онгоц зүүн өмнөд Азийн бүс нутгаас бол ирээд байгаа. За мөн F-22, F-35 загварын сөнөөгч бөмбөгтөгч онгоцууд Европоос ойрхон дорнодын бүсийг чиглэн нисэж өнгөрсөн талаар нислэгийн хяналтын газруудаас бол мэдээлсэн юм аа. За ингээд энэ 7 хоногт бас нэгэн асуудал гарч ирсэн нь энэ одоо хоёр талын зөрчил сөргөлдөөнд одоо Америк нэгдсэн улс оролцох уугүй юу гэдэг асуудал гарч ирсэн. За Трампын зүгээс бол өдөр бүр одоо цагаан ордны war room буюу одоо онцгой нөхцөл байдлын танхимд бол үндэсний аюулгүй байдлын албаны хүмүүстэй уулзаж Ираны эсрэг явуулж байгаа үйл ажиллагаа нэгдэх хэсэг талаар бол бодолцож үзэж энэ өдөр болгон хуралдаж байгаа гэдгийг бол хэлж байгаа. За ингээд Трамп ерөнхийдөө бол Ираны эсрэг цохилт үзүүлэх энэ төлөвлөгөөг бол баталсан. Гэхдээ эцсийн шийдвэр бол хараахан гаргаагүй байгаа гэдэг мэдэгдсэн. За түүний дараагаар цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левит мэдэгдэлтэй ойрын ирээдүйд Ирантай яриа хэлцээ хийх боломж бол өргөн байгаа тул тус улсад довтлох эсэх шийдвэрээ Трамп ойрын 2-7 хоногийн дотор гаргах болно хэмээн одоо Трампын хэлсэн үгийг бол дамжуулан мэдэгдсэн юм аа. За тэгэхээр үндсэндээ бол Трамп Иран цохилт үзүүлэх Америкийн төлөвлөгөөг бол баталчихсан байгаа. Зөвхөн хизээ одоо яг эцсийн шийдвэрээ гаргах вэ гэдэг нь 2-7 хоногийн дотор бол гарах болно гэдэг бол ийхүү цагаан ордны зүгээс мэдэгдээд байна. За ингээд энэ нөхцөл байдалтай холбогдуулан улс орнууд бол одоо Израиль бол Иран улсад байгаа өөрсдийн иргэдийг бол татан авч эхэлсэн. За дээрэс нь элчин сайдын яамны үйл ажиллагаагаа бол зогсоох арга хэмжээнүүдийг бол авч эхлээд байна. За дээрэс нь одоо энэ хоёр талын хооронд одоо гал зогсоох энэ асуудлаар
ойрхон дорнодын улс орнууд болон мөн Европын холбоо, Франц, Герман зэрэг одоо улс орнууд, Их Британь зэрэг улсууд одоо Ираны гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхээр болж байгаа. За зуучлах ийм арга үйл ажиллагаанууд бол үргэлжлэн явагдаж байна. За энэ Оросын холбооноос бүгд найрамд хотод дард Оросын төрийн тэргүүнээр Иран, Израилийн асуудлаар бол мөн одоо уцаар холбогдсон ярилцсан байгаа. За тэд хэлэхдээ Израилийн одоо Иранд үзүүлсэн цохилтыг бол алхмыг бол хатуу буруушааж нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг зөрчсөөлд болсон гэдгийг тодтогсон. За ингээд одоогийн нөхцөл байдал бол Ираны зүйн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хүчээр шийдвэрлэх боломжгүй гэсэн зарчмын байр суурийг баримтлаад байгаа юм а. Та бүхэнд олон улсын тойм хөргөлийн анхаарлаа татсан баярлалаа.